ажил хүч олдохгүй байх ч нөгөө хорих байгууллагт одоо үүсэж байгаа хоригдлуудаар манай нэг үйлдвэр ажиллаж байгаа. За энэ маань бас баялаг ажил. Тэн тодорхой хэмжээний нэг жил ажиллах юм бол 3 сар хоригдох хугацаас хасагдана. Мэргэжилтэй болно. Гарч ирээд манай компанид ажиллаж байгаа шууд бай. Цалингаа авчих нь одоо хорих байгууллагаас хүүхдээ бэлгээ явуулчих нь, цалингаа явуулчих нь энэ тогтолцоо бол баянтай тогтолцоо. Энийг бий болгож ажилласан одоо шүүгчийн шийдвэрлэх ерөнхий газар тухайн үеийн 421 дугаар ангийн анхны дараа тамир дарахт бас би талархлаа гэж одоо хэлье гэж бодож байна. Энэ сайхан орон зай бий болгосоос идүүгээ манайх энэ зах зээл дээр үндсэндээ одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ 50%-ийг тэнд үйлдвэрлэж байгаа. Зөв. Тэдний өмнө хөдөлмөрийн үнц нь бол маш үнэтэй анхаарлан төвлөрдөг учраас сарнилт буюу үйл тохирол гардаггүй. Өөрөөр хэлбэл энгийн хүн одоо нэг хүний хийх ажлыг, хоёр хүний хийх ажлыг бараг тэнд нэг хүн хийж байна. Ягаад гэвэл энгийн хүмүүс ч одоо төгж явбөглөө хэр юу гэдгийг одоо хүүхд чухтаа чи өргөн би өргөн тэгээд интернет ноцолт нь ингээл ерөөс ингээд төвлөрч өгдөггүй 8 цаг ажиллаж яах түүний одоо 6-аад нь юм хийж ийнэг үү гэдэг одоо ер нь бүрхэн байгаа шүү дээ. Тэнд 8 цаг яг л 8 цагаа хий анхаал төвлөрн сорнохгүй интернет байхгүй дил сул хэрүүд байхгүй зөвхөн байжлаасаа хийгээл хоног хугацаанд гаргаад дараа нь би одоо гэртээ хараа тийм бүтээдэг ийм ажил хийдэг тэгээд тэргэд бодож байгаа. Үйлдвэр нь одоо дэгдэн байр. Үйлдвэр нь анги дотроо байгуулсан. Тэгэхээр